Өглөөний мэнд гэдэг сайхан үгээр энэхүү бичлэгээ эхэлж байна. 10, 20, 30 жилийн дараах тэдгээр хүмүүс зориулж хийдэг миний ээлжлэн бичлэг эхэлж байна. Өнөөдөр бид нэр хамтдаа ууланд гарнаа. За бид нар Жүнжүүгийн хьюгээс үү? Жүнжүү болоо тэгээд алимны нутаг юм байна. Бид хоёрын хувьд амралтын өдөр байгаа. За тэгээ хоёр хүүхдээ сургуультай явуулчаад дараагийн уул руугаа ингээд гарах гээд болол явж байна. За эндхийнх бол ийм алимтай боовоор алдартай юм байна. Жүнжүү ирсэн юм чи алимтай юм боо. Нэгийг авлаа. За бид нэр зорьсон газартаа ирлээ. Энэ бол Вораксан. За Солонгосын 100 топ уулны ордог Вораксан гэдэг уулан дээр бид хоёр өнөөдөр ирсэн байна. Өмнөх болсон авиралтаасаа одоо сургамж авсан зүйл бол гутал бол хамгийн чухал юм байна гэд өнөөдөр бид нэр гутал авсан. Тэгээ цөмөрөө өнөөдөр задлж үзье дугаарыг эхлүүлцгээе. Сайн байна та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Задлж үзьегийн дараагийн дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. Энэ бол гутал. Тэр нь болохоор 100 ууланд авирна гэсэн тийм зорилго тавьсан байгаа. За тийм учраас хамгийн уулын хамгийн том чухал зүйл бол гутал байгаа. 43.5-г авсан. Тэгээд аль болох том нэг арзмаар юм уу эсвэл 0.1 хагасаар бол томыг авах хэрэгтэй гэсэн. За энэ адраас нь энэ болохоор хос гутал байгаа. За оогийнх болохоор арай эмхтэлэг уулын юм төө ийм хоёр гуталыг авсан байгаа. За тэгээ өнөөдрийн авиралтаас бас юуг яс махандаа ойлгох нь харъя. За таамж тааруулъя. Уулынхаа юу эхэлж байна. Тэгээ өнөөдрийн гол point бол 100 уулынхаа нэг орой дээр нь гарах. Хоёр дахь оргил байгаа. Хоёр дахь point нь өнөөдөр гутлаа бол туршиж үзнэ. Гурав дахь нь бол дараагийн ууланд авиралтан дээр яг юу хэрэгтэй вэ гэдэг туршлагаа олж авнаа. Цаг агаарын хувьд болохоор их гоё. Илэрхэгдүү бас гоё цэлмэг тэнгэртэй. За 2 хоног бол тасралтгүй бороо орсон. Ингээ хамттай тийш явна. За өнөөдрийн авиралтын авирагчаар отхон жаргал миний бие ингээ бит хоёр бол өнөөдөр Вораксан гэдэг уулын авирагдал дээр бол гарах гэж явж байна. Уулын орой дээрээс нар манддаг гэдэг утгаар нь Ворак гэдэг нэр өгсөн юм байна. Зам нь бол ерөнхийдөө үндсэн 3 зам байгаа. Бит хоёрын явж байгаа зам болохоор эхний зам буюу нэлээд хэцүү одоо зам руундаа төрөлдөө орох юм байлаа улаан өнгөтэй. Уулын нөгөө талаас болохоор буддын сүм байгаа. Шилэгсаа гээд. Шилэгсаагаараа авирах юм бол яг хуу энгийн шар өнгийн замаар бол явах юм байна лээ. Тэгээд хүнд төрлөхийн илүү жоохон сонгоод өөрсдөө жоохон челленжлээд ямар туршлага, ямар адал явдал учрах нэ гэдгээ сорих гээд бол ингээ явж байна. Тэнгэр бол үнэхээр гоё. Яг л Монголын бүх тэнгэр шиг байна. Үгүйгүй Солонгосын тэнгэр чинь тэгээд нэг бүгдээр цагаан байгаад идэв те. Хөхөн ерөөсөө байдаггүй. За одоохондоо бол уулын билээр явж байна. Дасгалаа эцгээ. Сүмээсээ бол өгсөй гэж уулын төлөвлөж байгаа болоод энэ доороос нь бол өгсгөөр бол шийдсэн. Ямбун гэдэг оргил дээр гарна ерөнхийдөө 3 оргил байгаа юм байна. Оргил хүртэл 3.3 км. Яа, сарх гэж өөдөөс явцсан чинь зүгээр. Их сонин ингэж нисэхгүй юм. Шат засаад өгсөн юм уу гэхдээ энэ зассан л байна л да. Тэ байглаас ингэж явахгүй шатчихгүй юм. Өгөхгүй л ах л да. Яа гоё юм бэ. Ямбун оргилыг харах газар байна гэж бас дээрэс нь Саньян гэнэ. За энэ ууланд болохоор уулын ямаа гэх юм уу? Биш уулын хонь гэх юм уу? Саньян амьдэрдэг цөөхөн төрлөг үлдсэн юм. Уулын хонь байдаг юм байна. Тэрийг болоод одоо эндээс очиж ингэж харах боломжтой юм байна. Ямар гоё үзэсгэлэнтэй. Оргил өөдрөө бид
Мацж байна вэ гэсэн. Вау. Энэ арай тустай гоё юм бэлтчихсэн. Вау. Яа. За тийшэл гарна да. Воо. Хамаг арсны ус босч штэ. Ямар гоё юм бэ. За энэ бол Ямбун уулна. Тэр Чумбун уулын ямаа гэдэг нь ийм төрлөөд юм байна. За Амур корал гэх. Воо. Воо. Ана хата. Йоо, харах. Юм үзэг юм шиг л юм да. Аргагүй уул ус байгалаасаа жоохон холдоод бүр өцөн би хүмүүсийн хувьд бол үнэхээр гоё. Тэр чинь надаа хамаг гарч ийн үү надаа хамаг ус босоо зүгэрсэн тэр. Эцэг өнөдөр үнэхээр гоё юм аа. Тэнгэр хангаач гэсэн гоё. Бид нэр 1.6 км болоод алхсан. Маш өндөр эрчтэй. Өндөр өксүр замаар шүү. За энд утасны юм цэнэглэгч байд юм байна. За энд USB байна. Тэгээд энийг болохоор ерөнхийдөө нарны зайн хораагаараа ингээ гоё шийдээд өгсөн байна. Канон дээр гарч байгаа нэг сценэр гэдэг явж байгаа шиг байна. Стал таяг авъя да. За. Удахгүй харагдана л та. Энд бол маш том нуур байгаа. Гоё. Үзэсгэлэнтэй гоё нуурыг дээрээс нь талдан харнаа. Ваа. За тэнд нэг жоохон амраа да. 1.9 км үлдсэн байна. За бид нар 2.4 км-ийг болоод амжилттай явж байна. Хогныхоо дээр юм. Ингээрсэн чи энэ дээр хүртэл байшинтай юм биш үү? За нэг 3 замын уулзар гэдэг дээр ирсэн. Ийм амрах байр юм уу? Одоо юу юм бэ? Хөөрхөн жижиг юм бариад тавьсан байна. За энэ хүмүүс ингээд янзтай сайхан баяглаар яалахч байна да. Том асрал тайрхан шиг юм байна да. За бид нар одоо ингэж ороод энийхээ уулын араар нэгж өгсөх юм байна. Үнэн зөв маршрут байна. Вау. За одоо энэ дээрээс чулуун унж ирж магадгүй гэд юм хамгаалттай өө тавьсан байна. Шилэгса самгори дээр ирсэн байна. За эндээс болохоор тэр Шилэгса гэдэг тийм сүмээс ирж байгаа аялагчид. За эндээс бол одоо бид хэдий Тунчангкюгаас ирсэн аялагчид. За бас Токчусаагаас ирсэн юм аялагчид энд ирээд 0.8 км явах юм бол бид нар оргил дээрээ очих нэ. Уа. Ту өндөр уул. За тогсон да.
За. Одоо эндээс болоод нэлээ их цолол дээшээ хад руу болоод авирах юм байна. Тэгээд энд нь анхааруулах зүйл байна. За тэгээд дээшээ гарах хүртэл ерөнхийдөө бол их нарийнхан замтай. За бас одоо ингээд өндрөөс айдаг хүн. За тэгээд бас ингээд зүрхний одоо даралттай хүн байх юм бол ингээд бас болгоомжлороо гэж анхааруулж байна. Өндрөөс айдаг уу? Ахгүй юу. Окей. За тэгвэл цаашаа явъя. Шатар. Нэ. Хонд байрт чинь да. 0.3 км үлдсэн. За одоо манай нөгөө газар ч бүр уламлах болцсон байна. 4 км. Одоо нэг сүүлийн авиралт 0.3 км буюу 300 м үлдсэн байна штэ. За. Гарнаа. Одоо юу ах? Хоп. За ирсэн шүү. Гарч ирлээ. Саммит. Ваа. Яа. За энд бол нөгөө нуур харагч. Гарч ирсэн шүү. Аса. Урагсан Ямбун далайн төснөөс дэш 1097 м өндөрт амжилтаа гарч ирлээ. За, багт баярыг хүргэе. Далайн түвшнээс дэш 1090 км өндөрт цайлж байна. За энэ өндөг, за энэ метабуда ус самар гээд. За. Манай өндөр оргил бол тэнд харагдчихжээ. Үнэхээр гоё юм байна. Байгаль бол үнэхээр гоё. Өнөөдөр ч гэсэн цагаагаар ч гэсэн бас үнэхээр гоё. Бид нар Юмын сан дээр гарахад нэг ерөнхийдөө бол манантай бас учраас орчин ерөөсөө харагдаагүй. Гэтэл өнөөдөр болохоор ерөөсөө ингээ орчин болоод амар гоё харагдаж байна. Тийм пассворд байгаа. За энэ болохоор Солонгосын одоо 100 топ бол тэгээ ерөнхийдөө аялагчдыг илүү сонирхолтой, илүү одоо төвчүүлэхийн тулд иймэрхүү зүйлийг бол гаргасан байгаа. За тэгээд энэ пассворд авсан. За бид нар болохоор эхний юунд болохоор Юмын сан руу болоод гарсан. Урагсан. Бид нар одоо энэ оргил дээр байна. 1090 км өндөртөө. За тэгээд эндээс ийшээгээ буухаар бол одоо энэ замаар буухаар бол ингээ ийшээ авчна. Бид нар болохоор энэ Тунчан гэдэг одоо юунаас эхлээд ингээ ирсэн байгаа. Харин буцахдаа бид нар нэг уулаар явсан замаараа буудаггүй гэдэг нэг уулчтын бичигдээгүй дүрмээр эсвэртэй. За тэгээд эндээсээ бид нар ингээд явдаг юм уу гэсэн бодолтой байна. Чөө гэдэг юм хийд байл байд юм. Тэгвэл эндээс автобусанд суугаад
ийшээгээ машин дээрээ болоод бид нэр очих нэ. За иймэрхүү маршрутаар. За ингээд бууцгаа. За ястал нөгөө өндрөөс айхгүй байх ёстой гэдэг чинь юм байна да. Яа, хат дээр үү. Затла саммит. Хей! Энд Монгол хүн байна уу? Байхгүй байх шиг байна. Тоо! Би Монгол хүнтэй ярьж би. Байна уу? Крон хакин. Манай монголчуудын уулан даврын юм байхгүй. Өөртөө идэв юм. Туг мохтой шүү дээ. Янз. Гоёмтэй бол явах дараа нэг хоёул юм байна. За. Нөгөө муу яама. Ерөнхийдөө гоё тэгшхэн явж байна. Уулаа ерөнхийдөө оройгоор ингээл бидэд талууд явж байна. За эндээс бүр маш огцом доошлно. 0.9 км. За тэгээ огцом доошсны дараа энгийн буюу бутуун замаараа доош яваад тогтчуугийнхаа сүм дээр бид нэр очино. Хоргол баас ээ. Цоо шинэ. За саялийн нэг хөрл нэг нь нөгөө сан ям буюу уулын энд баач. Энд нилээ олуулаад явж тээ. Баач тээ. Огнод. За манай хийд 2.5 км. Go go. Гойж байгаа юм шиг шүү дээ. За энэ модсад бас л өрмөц тогтцтой байна. Зүгээрс. Шатал ихц дээшээгээ явж байгаа. Тийм учраас маш олон шаттай. За тийм учраас яг энэ хэсэг 0.9 метр болол ерөнхийдөө болол хард төрөл рүүгээ орсон тийм зам байгаа. Аргагүй. Шатаг баг хэдэн шат байгаа юм. Нэр кардио. За энэ болохоор стол үнэхээр хаард юм аа. Гэтэ үнэхээр бид хоёр яг бууж байгаа тулдаа л их гой бууж байна. Үгүй гэсэн бол одоо энэ бар хичнээн шат байгаа юм тест. Амар яг энэ ихц нэг юм чулуутай ихц юу руугаа бол зүгээр шүү дээ шатаар гардаг юм байна. За тэгэхээр үнэхээр өстой нэр өөрийгөө челленжлий. Sorry. Юу вэ тэр? Агуу шүү дээ. Агуу. Буусаар л байна. За оргил хүртэл 3.3 км-ээс бол энэ Baypur гэд буюу нэг буддын сүм байгаа. Яг сүм гэхээсээ илүү одоо юу гэмтэй
нэг тийм байгаа. За mindful yoga гинэ. Энэ бас юм. Энэ хавцал дээр энэ юутай юм байна л да. Бурхан багшийн юм юутай юм байна л да. Дүрстэй юм байна. Тийм хаттай юм байна л да. Гэтэ хүний нүд камер 2 болол ямар гоё энд миний үзэгдэл бол ямар гоё юм бэ. Даанч камер дээр яг тэгж гарч ийн үгүй бүүн. Тэгэхээр яхааргүй л хүний нүд гэж нэр. Үнэхээр юм гоё. За битэрийн зам ерөнхийдөө их гоё тэгшэрсэн. Уулнаасаа ерөнхийдөө болоод бууцсан. 1.6 км-ийн цаана бол сүм байгаа. Сүмээсээ цаашаа 1 км яваад автобусны буудлаа. Автобусны буудлаас нэг буудал яваад машин дээр очсноо. Улуугарын хан хэрэн босгосон байна. Яах га босгосон юм бол доо. За, ерөнхийдөө бол бууж ирж байна. Одоо сүм маань болохоор эндээс 500 м-ийн зайтай байгаа юм байна. За, оргил хүртэл бол 4.4 км гэж байна. Ваа. Яг энэ сүмээсээ дээшээгээ өгсөх юм бол маш хэцүү юм байна. Тэгээ уруудаж ирэхэд бол үнэхээр гоё юм байна. Өнөөдрийн маршрут бол үнэхээр яг гоё таалагдлаа. Яг одоо юу гэдэг маш гой Вороксаныхаа гой зүйлүүдээр явлаа. Шилэгсаа тал руугаа хэрвээ буусан бол эсвэл тэр талаас авирсан бол хэр болохыг мэдэхгүй ч гэсэн замаа давтахгүй гэх юм бол энэ одоо юу гэдэг юм зам бол их үнэхээр гоё юм байна. Бидний аялал бол авиралт бол одоо сүүлчийн юундаа хурж байна ингээд гоё. Нар бол ерөнхийдөө буух тишээгээ хандж байна. Зураг, видео, дүрс авахд бол үнэхээр гоё гардаг цаг. Ёо. За, амжилттай ирлээ. Багт баярыг хүргэе. За ингээд Дадаан төвснөөс дээш 1097 м-ийн өндөрт Вороксан уулын оргил дээр болоод гараад ирлээ. За, Вороксан болоод эндээс 4.9 км-ийн болоод өндөрт байдаг юм байна. За, ингээд буддын сүм дээр бид нэр болоод ирсэн байна. За, тэгээд үнэхээр гоё адал явдалтай бол авиралт боллоо. Байгаль үнэхээр тасархаа байлаа. За бидний явсан зам бол үнэхээр гоё маршрутаар бол бид нэр болоод явлаа. Тэгээд сэтгэл ханамж бол 100%. За тэгээ өнөөдрөөс бол сурсан зүйл маань юу байсан бэ гэхээр бидэрт ерөөсөө таяг хэрэгтэй юм байна. Авирж байгаа хүмүүст бол маш чухал юм байна гэдгийг бол яс махандаа тултал ойлгож бидлээ. За сэтгэлээрээ. Гоё наа. За удахгүй Бурхан багшийн өдөр зориулаад энэ хийд бас нэлээд арга хэмжээ бол авах юм байна. Байгаад надад хэсэрсэн дээ. За энэ дээр үе
Хэрэм байна. Харуулын цамхаг гэх юм уу? За өнөөдрийн авирцтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.